Ард түзөө үзүүлж байна. Зуун настай ээж 23 дугаар хэсэг. Нэг орой цолмон ажилласаа ирээд оройн хоол цайгаа хийх гээд бэлдэж байтал хаалганы хонх дуугарлаа. Хаалгаа очоод нээтэл Гамбат нилээд төгсчихсэн зогсож байх нь тэрэ. Цолмон Игмакхийн "Сайн уу?" гिचгээд дэмэл орооч хэмээн хэдэнтэй давтан твдэв. Өмцсөн зүүсэн эдэлж хэрэглэж байгаа зүйлийг нь харахад Гамбат дажгүй сайн яваа нь андашгүйч өсөнд нь буур суусан үзэгдэнэ. Одоо дөнгөж 37-8 хүрч байгаа хүн гэхэд эрт бууралцсан нь ямар учиртайг бөө мэд. Гадуур хувцас тайлан ширээн цуусан тэрээр өрөөний доторхыг сайн эргэж тойрон хараад "За, чиний ажил сайн уу?" Хийж өгсөн аягтай цайг нь уулгүй тэр чигтэн ширээн дээр тавьчихад хэл үггүй хэсэг сууснаа гэнэт нэг аргацсан гуйсан өнгөөр "Цолмон, би зөндөө бодсон. Чи бид хоёр салсан гэж би хэлэхгүй. Гэхдээ чи бид хоёр холдоод 5 жил болчихож. Өртөө хүний сэтгэл өвтөггүй гэдэг нь үнэн юм байна. Миний шийдвэр ч буруу байсан. Одоо л би ойлгож байна. Сүүлийн энэ хэдэн жил би харахтал хүн явна. Би өнгө мөнгө харж олон сайхан хүнээсээ холджээ. Одоо би ойлгосон. Халтарч унсан ангал руугаа ахиж би орохгүй. Энэ дээрээд би чамаагаа гомдоосон. Үр хүүхдээч гомдоосон. Архинд орлоо. Амьдрал сайхан байна гэж бодож явсан минь буруу байж гэдгийг ойлгосон. Чинийхээ тухай би ган чимгээс сонсоод л тэр шөнөө чам руу нисээд ирчих төгсөн. Ган чимэг надад ухаарал хайрлсан олон зүйлийг ярьсан. Ам биеийг төлдсөн цагаас л аргадаж зэмлэж өсгсөн буураа эмээ минь, олзодмаа эмээ минь миний төлөө яаж шаналж байгааг алдрайхан жаахан охид минь ааваа гих үг аманд нь эвлэж чадахгүй уйлж байгааг нь хүртэл ярьсан. Өрхийн тэргүүн хүн байж өөрийгөө бодоод өчнөө жил амиа хоохолсон намайг уучил хэмээн нүдэнд нь нулимс цээлгэнэн. Би чамайгаа буруу ойлгосон байна лээ. Би олон хоног, олон сар бодсон. Нэгэнт энэ амьдралыг эхнээс нь эхлүүлчихэд дундаас нь зүгтэн гэж байхгүй гэж би бодсон. Чи минь намайгаа уучлаач хэмээн цолмонгийн 2 гарыг атхан авахд цолмонч энэ учрлыг хэдэн жил хүлээснээ ухаарсан тэр нүднээс нь өөрийн ирэхгүй нулимс асгарахт нь Гамбат тэврэн авлаа. Тас тэврэх Гамбат ахиж алдахгүй гэх шиг цолмонг тас тэврээстэй хിവэрэ. Намайгаа уучил хэмээн байн давтаж байлаа. Тэврээс мултрах гэж цолмон хүчилсэнгүй. Алгуурхан тэврээ тавьж ичингүрэх мэт доошо харж сууснаа Гамбат цолмонгийн хийж өгсөн ч уугаагүй аль хэдийн хөрсөн цайгаа гүд хийдэл залглаад. 2 жаахан охин минь тэнд Монголд 2 газар яаж зовж байгааг би мэдээгүй явсандаа харамсаж байна. Чи бид хоёроос болоод яаж зүдэрч байна? Манай буураа эмээ намайг загинсан. Би Монгол руу уцаар ярьж чадхаа байсан. Буураа эмээ минь шууд л уцаар "Чи тэр хүүхэд олж ир. Чи л ааш аягаасаа болж цолмонг хаяав биз? Тэр чин хотын хүүхэд ч гэсэн хөдөөний амьдрал мэддэг сайн хүүхэд байсан юм" гэж загиндаг болсон. Би сар бүр олсон хэдэн цаасаа Монгол руу шилжүүлж 2 охиныхоо нэр дээр хэдэн цаас хадгаламж нээлгсэн. Ер нь утахгүй Монгол руугаа буцна. Буураа эмээ минь чи намайг амьд дээр ирж бараагаа харуулахгүй юм уу гэд байх боллоо. Чи буураа эмээг минь сайн мэдэн дээ. Ер нь их төс тас хийсэн зарчимч хүн шүү дээ. Одоо удахгүй жилийн дараа 100 насных нь ойг сум орны хэмжээнд зохион байгуулна гэж санал тавиад байгаа юм билээ. Ер нь ээж тийшээ тарсан ач гуч жич нараа бүгдийг нь дуудаж нэг бөөгнүүлээ гэж эмээ хэлсэн байна лээ. Хөөхий хөгшин хүний хүслийг нэг гүйцээхгүй болохгүй нь гэлээ. Гамбат ч өөрийгөө яах гэж ингэж тайлан тавиад цолмонг үг хэлүүлэх завдал олохгүй байгаагаа өөрөө сайн мэдэхгүй байв.
Цолмонч хүлцэнгүй наргагүй сонсож суулаа. Хэн хэнээсээ ичиж зовох мэт бие барьжээ. Ганбат тээвэр зуучийн нэг компанид 5 жил гарan ажиллаж байгааг нь. Компаниас ч сайн ажилтан гэж урамшуулж сая хэдхэн хоногийн өмнө шин загварын Ford машинаар шагнуулсан байна. Ерөн түүний ярианаас харахад тэрээр Монголдо очиж хэдэн жил амьдраад 2 хүүхдээ их сургуульд орох үеэр нь Америк руу буцаж ирж амьдрах сонирхолтой гэж харагдаж байлаа. Гэхдээ хин хиний сэтгэлд гэрэл гэгээ гүйж байгаа нь андашгүй байв. Амьдрал энэ хоёрыг нэг сорж үзжээ. Алдаа ухамсараа ойлгосон энэ хоёрыг одоо үхлээс өөр юу ч салахгүй гэж хоёул бодсон нь лавтай. Ер нь ганхуугийн хідэн банд нар дотроос хажид буурай Ганбатад арай илүү хандна. Хар багын хажид буурайгийн зарааланд чавхны чулуу шиг дэгдэж үссэн Ганбатыг хажид буурай хөөргөний толгой шиг түнжгэр толгойг нь элен үнэрлэж. Миний ач гуч нараас намайг насны бүксэнд толгойг минь түших хүн энэ л байгаа юм. Хэрсүү ухаантай гэж магтдагсан. Харин ганхүү эмээ одоо ямар сонин хүн бэ? 4 банд нараас нэгийг л онцлоод байх юм. Наад хогчонч юу руу ч орж мэдэх сэргэлэн хог байгаа юм да. Та зүгээр хүүхэд өнгөрөөгөө тайчих юм гэдэг байлаа. Харин Ганбатын ах Эдэрбат бол чимээгүй, намуухан, дотгошоо хүүхэд байлаа. Үргэлжийн олзотмаагийн хормоноос чиргүүцэлдэж явдаг байв. Эдэрбатыг довчингийн сүнс гэж хажид буурай ярих дуртай. Хөөрхийн муу өвгөн минь өчнөө жилийн дараа ирчихсэн юм гэж хошуугаа дэвсгэд Ганбат барьцаад унчихдаг байлаа. Олон эрэгтэй хүүхэдтэй айл юм хойно ганхуугийн хүүхдүүдийн гутал хувцс тэсэхгүй. Төлөвлөгөөт нийгмийн эдийн засгаас зах зээлийн нийгэм шилжиж, улс орон даяар картын бараанд орж хэцүүхэн үе тулгарсан үед ганхуугийн хүүхдүүд бүгд баг болчир байлаа. Нэг сайхан нь хувьчлал нэрээр мал хувьд ирж ганхуугийнх ам бүлийнхээ тоогоор хажид буурай олзодмаа гэд эднийхний нийлсэн нилээд хідэн мал нэгдлээс авлаа. Төрийн минь хишиг, буян хишиг нь эвэг гэж хажид буурай хэрдээл залбирэн хүлээж авсансан. Нэгдэлд үхэр хариулж байсан ганхуу хувьчлалаар овоо хідэн үхэртэй болов. Угаасаа ч үхэр хариулж байсан болоод ч тэрүү үхэр хариулах дуртай байлаа. Хувьчлал нэрээр авсан олон сайхан хашаа худаг буулгагдж, хашаа байшин болон зарим нь түлээнд хэрэглэгдэж байгааг хараад суусангүй. Хажид буурай ганхүү хоёрч газар хашаа худалдан авч өөрийн нэртэй 2 цайхан өвлжөөтэй болоод ав. Энэ бол мэдээж хажид буурайгийн санаа байв. Их хувьчлал таарсны дараахан нэг орой ганхүүгийнхэн орж ирээд "За хүүхэд минь, төр засгийн буйнаар хэдэн сайхан малтай боллоо. Одоо энэ малаа өсгөж үржүүлж амьдрах нь та нарын ажил хөдөлмөрөөс шалтгаална. Хүүхдүүд ч өсөж том болно. Мал хуйчин ч гисэн өснө. Ганхүү миний хүү, энэ нэгдлийн олон сайхан хашаа худаг зарагдаад буулгагдах сураг байна. Миний хүү одоо хідүүлээ доор хаяж 2 сайхан өвлжөөтэй болж авах хэрэгтэй." Хажид буурай гарсны дараа эхнэртэйгээ нилээд сайн ярилцсан ганхүү эмээгийн хэлдэг зөв шүү хэмээн зарагдах өвлжөөний тухай ганц нэг хүнээс асуугаад 2 ч өвлжөө худалдаж авлаа. Нэгийг нь хашаатай, нөгөөг нь хашаагүй худалдаж авсан байна. Тэр намраа эрвэхээрээ хөдөлж байж хашаагүй өвлжөөндөө хашаа барьж авав. Ойрхон энэ хоёр энэ өвлжөө бол ойр тойрондоо хамгийн сайн өвлжөөнд тооцогдож байна. Өдгөөч гэсэн энэ хоёр өвлжөөндөө өвлжиж, харин том хүү Эдэрбат нь тусдаа гарсан учраас нэг өвлжөөгөө хүүдээ өгсөн билээ. Зөмбөр хайрхан гэж нутгийнхан шүтдэг хайрхны чанх ингэрт байх энэ хоёр өвлжөөнд нэг үе дархан будынх өвлжиж байсан гэж ярьдагч энэ тухай харин хажид төдийлөн сайн мэдэхгүй. Баруун зүүн дархан гэж нэр нь дархан будын нэрнээс үүсэлтэй ярих нэгэн байвч үүнийг нь төдийлөн сайн мэдэхгүй. Ганбатыг эрэх сургийг дуулсан хүмүүсээс хөгшин хөвөө 2 болох хажид буурай Дэнсмаа 2 л их баярлав. Бэбиэндээ ярьж хэрдээл хүлээлээ. Урд дөрвөлжийн машин замаар гарч ирэх машин болгоныг мөн болов уу гэж харна. Олзодмаа Ганбатыгаа ирэхээр өгнө хэмээн олгойтой шар тос хаглах гэж оруулж ирснээ буцаагаад гаргачихв. Хажид буурай ойр тойрныхондоо "Би хэлээгүй юу?
цолмон сайн хүүхэд байна лээ гэж. Хэдий хотын хүүхэд ч гэсэн тэр хүүхдийг би мэдээд байсан юм а. Залуу улс яах вэ? Нэг холдоод буцаад нийлээл үз. Тэгтээ манай нөгөө хогд учир их байсан шиг байгаа юм а. Тэр хог хүүхэд байхын 2 муу дүү ганц ахыгаа шоглцохдаг адтай хог байсан юм гэд байнга ярьж суух болов. Гадна дотноос ганц хүн бууж мордохоор Америкаас хүү ирэх гэж байгаа. Яагав манай нөгөө Ганбат гэж ирээд л ярьж өгнө. Дэнсма саяхан дүүтэйгээ ярьсан. Мөн аав ээж хоёр нь ирэх гэж байгаа сургадуулаад бөөн баяр. Энэ хот айлын 2 хүн болох Буурай эмээ Хажид Дэнсма хоёрыг баяртай байгаад бүгд таатай байлаа. Харин энэ үед Ганбат цолмон хоёр нутаг явах бэлтгэлээ хийж 2 охиндоо болон аав ээждээ гарын бэлэг цуглуулахаар гадуур явж байв. Ганбат ажлаасаа гарan цолмон дээр ирэв. Хэн хэнийгээ уучлсан тул эвлэрчээ. Анх учирсан оюутан цаг шигээ бие биенээсээ холдож чадхаа байжээ. 5 жил хайрлаагүй хайраа энхэн мөчтөл биендээ зориулах нь аргагүй. Хоёр талынхаа ах トゥ нартайгаа энэ баярт мэдээгээ хэдийн хуваалцжээ. Цолмонгийн 5 жил бодсон хүсэл нь хандаа гал голомтыг нь залгах нуган үр төрүүлж өгөх хүсэлтэй явдгаан мартаагүй байлаа. Хэдий 30 хол гарч 40 дөхөж яваач тэр нь боломжгүй биш ажээ. Бүрхэг тэнгэрийн үйлсийн доор намрын дунд сарын баг үд иржээ. Алсын улсын оройд будан татаж шамарганы төрүүч ганц нэгэн хялмаа хаялж эхэлсэн өглөө. Зуугныхаа амыг хаачихгүй юу миний охин? Танаа аав ээж хоёр ирж уулзуулж яс амраахад яана. Хаана яаж яваа юм болооч гэж үгэлсээр Хажид Буурай зуугныхаа өмнөөс босохдоо эргэнэгний ирмэгээс барин өндөгөөд салхинд наас цаашаа савлзан чахар химэн дуугар хаалгаа хаахад авдрын өмнө тарг эдэд суусан Дэнсма. Аав ээж хоёр түргэн ирээсэ гэж санан мөрөөдсөн аястай хэлв. Хажид Буурай Дэнсмагийн үгийг тосож аваад харин хэлээд яах вэ? Эрн гэж цуураад хэдэн сар болчихлоо гэж хэлэх нь эхэл хүлээсэн нь элт. Хажид Буурай нөгөө янзаараа үгэлсээр галынхаа аман дээрээс босохдоо нөгөө муу Монгол модон таягаа ирж олзодмаа Дэнсма хоёроос миний муу таяг хааччихв хэмээхэд эргэнэгний хажуу руу унсан таягийг нь Дэнсма авч өглөө. Маргааш ирэх байх гэсэн бодол Дэнсма Хажид Буурай хоёрт байнга бодогдож хүлээн. Маргааш дуустдаггүй тулдаал цөхрөлтгүй хүлээн. Өглөө босоод л Хажид Буурай үглэнэ. Ямар сайндаа Дэнсма. Буурай эмээ ямар чихэнд чиртээ ямар их үгэлдгийм бэ гэд хэлчихсэн чинь Хажид Буурай 30-тай гомдсон аятай эргэнгээ төвчгнүүлэн хэсэг онгочж байгаад амандаа өглөн гараад явчихв. Харин олзодмаа Дэнсмаг загнаж яахнав чи хөөхий хөгшин хүнийг аашлаад ах зах хүний өдөөс ахиж ингэж болохгүй шүү гэлээ. Гаднаас орж ирсэн Хажид Буурай будаг нь халцарсан гуучин муу авдар дээр байх зурмал бурхныхаа өмнө барьсан зулаа өргөлөө. Олзодмаа баруун талын жижигхэн авдарнаас эмгний хүрэн чисчүү өнгөтэй үзүүрсгэн дээлийг нь гаргаад ээжээ таны хүрэн дээлийг гаргачихлаа. Гадаа үсийг нь эргүүлээд салхинд жаахан үсийг нь сэргээхүүгээд дээлийг нь эвхэн гарахад Хажид Буурай ээж нь уг нь чамд л өгнө гэж бодсон юм. Ээж нь наад дээлийг чинь хаана өмсгөвдэй гэлээ. Олзодмаа дээлийг нь хэцэн дээр тээчгээд гэрлүүгөө орох замдаа урд дөрөлжийн машин зам руу харц чилээгээд мөн л Ганбатыг ирж байна уу хэмээн харчхаад оров. Зуухныхаа аман дээр өөрөглөн сууж байгаа Хажид Буурайг хараад намхан нааран дээрх зүйлсийг холдуулж ээжээ та орон дээрээ жаахан хэвтээхгүй юу? Гэхдээ нь эмгэн босон нааран дээр очиж хэвтгэд олзодмаа дээлэр нь хучиж өгөв. Ганбатыг эрэх сургаар сүүлийн хэдэн шөнө дохолзоод нойр муутай байгааг нь олзодмаа сайн мэднэ. Ганбатынх эрн гэсээр нэг мэтгэд өвлийн сартаа золгожээ. Зөмбөр хайрхныхаа өвөрдөх эхэр хоёр дархан нэртэй өвлжөөндөө буусан энэ хот айлынхан өвлийг өнтөө даваад хаврын сартаа золгох гэж цагаан сарын эдийн хундаа бэлдээд завгүй үе байлаа. Ганбат цолмон хоёр эрэх сураг гараад сар гарan болов.
Сүүлдээ хажид буурай Дэнсмэ хоёр бараг цөхрөөд байлаа. Бетүний урд өдрийн орой адуунд явсан Эдвард үчээр цан хүүрэг болсон морьтой уяан дээрээ ирж буугаад гэрлүүгээ орсонгүй. Шууд л хажид буурай эмээгийн гэрлүү яваад орчихлоо. Аргал оруулж явсан олзодмаач Генет зүүн совон татаад шалуухан шиг жижиг аргалаа дүүргэж аваад хойноос нь орлоо.